маргаашаас Евразийн аюулгүй байдал ба Монгол улс гэдэг ийм хурал зохион байгуулагдаж байгаа. За үүнтэй холбоотойгоос Евразийн бүсд өрнөж байгаа гео эдийн засгийн одоо өрсөлдөөн бас Монголын эдийн засгийн аюулгүй байдалд шууд болон за бас шууд бус утгаараа бас ямар байдлаар нөлөөлнө гэж таны хувьд харж байна. Энэ талаар бас ярьцлага хэлье. За тэгэхээр маргааш бол Монгол улсын их хурлын аюулгүй байдал гадаад хурлын байнгын хороо, Монгол улсын их сургууль, за тэгээд хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль, үндэсний аюулгүй зүйлийн эсэртэйг судлалын хүрээлэн, Монгол улсын их сургуулийн улс төр судлал олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль гэдэг ийм одоо гол зохион байгуулагч болоод дэмжигч байгууллагууд ингээ хамтраад томоохон Евразийн аюулгүй байдал ба Монгол улс гэсэн ийм онол практикийн эрдэмшилтэй томоохон ийм хурлыг зохион байгуулах гэж байгаа. Тэгээ энэ оны ихээр бол бид нар бас хурцтай өөрчлөгдөн буюу Монгол улсын ертөнцийн Монгол улсын гадаад бодлого гэдэг энэ сэдвэр яг энэ байнгын ороо бас их том хурал хийсэн юм. Тэгээ энэ хурлын маань эмэгтгэл бол ингээд Орос, Англи, Монгол гурван хэл дээр гарсан. Энэ удаагийн одоо маргааш зохион байгуулах байгаа хурлыг бол бид нар нэмэх нь бас хятад хэл дээр гаргахыг гэсэн одоо төлөвлөгөө байгаа л да. Тэгэхээр өнөөдөр бол Евразийн бүс нутгийн үйл явц бол асар хурцтай өөрчлөгдөж байна. Ялангуяа аюулгүй байдлын орчин, за гео эдийн засгийн орчин гэдэг. За энэ бол Монголтой холбоотой маш олон чухал үйл явдал өрнөж байгаа. За энэний нэг нь бол Евразийн эдийн засгийн холбоотой сая өнгөрсөн 6 сард Санкт-Петербург болсон одоо Белорусын Минск хотод улсан Евразийн эдийн засгийн дэд түвшний уулзалтаар бол Монгол улс бол Евразийн эдийн засгийн холбоотой бол 3 жилийн хугацаатай чөлөөт худалдааны дүр хэлцээр байгуулсан. За ер нь бол яг хуу энэ чөлөөт худалдааны хэлцээр байгуулах нь Монгол улс Евразийн эдийн засгийн интеграцид 6 дахь гишүүнээр хэлцэхээсээ илүүтэй чөлөөт худалдааны хэлцээр байгуулах нь үр дүнтэй гэсэн юм ажлын хэсэг гараад гэхдээ бүр 2022 оны 10 сард бол энэ чөлөөт худалдааны хэлцээр Монголд ач холбогдолгүй гэсэн юм судалгааны дүгнэлт гарсан. Ингээд Монгол улс бол энэ байр суурийг илэрхийлсэн. Дараа нь бол энэ хоёр талын ажлын хэсгийн нэлээд олон уулзалтууд явагдаад ингээд төр хэлцээр байгуулъя гэдэг энүүн дээр хүрсэн. Тэгээ энэ хавар бол бас энүүн дээр бол бас төр хэлцээр байгуулахад манай ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын одоо үүрэг оролцоо төдийл хангалттай биш байх гэсэн шүүмжил гарсан. Тэгээ энэний дараа бол манай үндэсний худалдан аж үйлдвэрийн танхим аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа маш олон санал зөвлөмж тусгасны үндсэн дээр ингээд 6 сард бол бид нар энэ хилэлцээрт бол гар үсэг зурсан л да. Тэгээ энэ хилэлцээрээр бол өөрөөр хэлбэл баг 367 төрлийн багц бараа бүтээгдэхүүнүүд бол Евразийн эдийн засгийн холбооны 5 улс, Монгол улс аль аль нь бие биендээ бол гайлын хөнгөлөлт үзүүлэхээр болж байгаа. Монголд Оросын албаны улсын банкыг оруулж ирэх талаар бас яригадаад ирсэн. Тэгэхээр барууны одоо санхүүгийн арга хэмжээ өргөжөж байгаа бас Монгол улсын эдийн засагт энэ бас эрсдэлхээс илүү өгөөж талаас ямар үр дүнтэй гэж харж байна. Тэгээ сая бол ингээд Москва хотноо Шанхай хамт ажиллагааны байгууллагын засгийн газрын тэргүүн нарыг өргөдгсөн хуралдаан болсон. Энэ дээр Монгол улсын ерөнхий сайд Зандан шийдвэр оролцсон. За энэ уулзалтын үеэр бол Оросын албаны улсын засгийн газрын тэргүүн мишүүнтэй уулзсан. За энэ дээр бол яг Оросын тал бол бас одоо хоёр орн бол 1 сарын хугацаатай харилцан виз үз орчиж байгаа. Тэгээ хил залгаа энэ бүс нутгууд энэ бизнес аялал жуулчтай одоо идэвхжүүлэхийн тулд бол энэ төлбөр тооцооны асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд бол Оросын банкыг бол салбарыг бол бас Улаанбаатар хотод байгуулах боломжтой гэдгийг бол Оросын тал илэрхийлээд Монгол улс бас энэ дэмжсэн. Тэгэхдээ энэ банкны нь бол ер нь өрөндийн одоо тэр хоригт ороогүй жижиг дунд хэмжээний ийм банкны салбарыг Оросууд өөрсдөө одоо судлаад ийм банк одоо танад оруулах ямар вэ гэдэг асуудлаар одоо эдгээр бол ажлын хэсэг гараад судлах баг. Тэгэхээр ийм банкыг танад оруулахад бид нар бол бас судалж үзнэ. Тэгээд мөн олон улсын хориг арга хэмжээ энтертэйгээ яа тохирох уу гэдэг энийг ярилцаад ингэх юм бол Монголд бол одоо яг энэ банк яах юм бол энэ одоо бизнесийн төлбөрийн төлбөрийн хийхэд бол бас үр дүнтэй байх болов. Энэ бол нэг айхтар одоо Оросын дайны одоо цэрэг дайны машиныг санхүүжүүлэхэд бол нэг айхтар одоо манайх бол Оросоос бол үндсэндээ 1.9-өөс 2.2 сая тонн газрын төсний бүтээгдэхүүн жилд авч штэ. Энэ бол цэвэр газрын төс биш. Энэ бол яг цэвэр газрын төс руугаа шилжүүлэх юм бол энэ чинь аюул жоохон бариад болж байгаа байхгүй. Тийм учраас бол гэтэл Орос юу хятад энтэг хоёр бол
одоо газрын тусыг бол асар хэмжээгээр авч хэдэн сая барилаар авч байгаа. Тийм учраас Монголын газар зүйн байдлыг бол манай өргөндийн орнууд бол маш сайн ойлгодог гэж би ойлгодог шүү дээ. Яг аргагүй бас нөө эрчим хүчний хараат бус байдал аюулгүй байдлын талаараас хөндөгдөж байгаа. Тэгэхээр Монголын эдийн засгийн аюулгүй байдлын одоо хамгийн том сул одоо тал бол болсон хэвээр байгаа шүү дээ. Тэгэхээр яг энийг бас харгалзан үзээд Евразийн чиглэлийн хамтын ажиллагааны одоо энэ эрсдлийг одоо бууруулах бодит талхныг бас та ямар байдлаар харж байна? Тий, ер нь бол одоо манай баруун тав аймаг бол бүхэлдээ 100% Оросын албаны улсаас эрчим хүчний хамааралтай байж байна. За бид нар түл шатхуунаар бол ойлгомжтой бүр 95% хамааралтай. За өнөөдөр Улаанбаатар хот тог цагтгаан тасарлаа ихтэл Оросын албаны улсаас нөхөлт хийж байна л да. Тэгэхээр бид нар бол эрчим хүчний бол маш их одоо хамааралтай байгаа. Тэгэхээр энийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд өнөөдөр бол одоо бид нар эгийн гол усан цахилгаан станцыг ярьж байна. Гэтэл бол Оросын тал бол байгаль нуурын одоо эко орчинд бол сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг. Манай тал болохоор хөндлөнгийн бүр тэр үеийн нэгдсэн үндэсний байгууллагын экспертүүдээс бол нөлөө үзүүлэхгүй гэсэн ингээд дүн шинжилгээнүүд гараад харилцан итгэлцэл баг байна. Тэгвэл сүүлийн үед бол ямар асуудал тавьж байгаа нөхөөр ерөөсөө эгийн голын усан цахилгаан станцыг Монгол Оросын хамтарсан ийм усан цахилгаан станц болохыг ийм хувилбар гараад ирвэл Оросуудын өөрөөр хэлбэл байр суурь ямар болох вэ гэдэг нэг асуудал байхгүй. Тэгээ эгийн голын усан цахилгаан станц бол өөрөө томоохон баруун тав аймгийн эрчим хүчийг хангахад бол тодорхой нөлөө үзүүлнэ. Тэгээ сая бол ингээд бараг 3-7 хоногийн өмнө бол Орос Монголын хамтарсан цөмийн эрчим хүчний асуудлаараас хамтарсан ийм хурал болсон. Энэ хурал дээр бол Мон атомын төлөөлөл бол оролцсон. За энэ дээр бол Оросын холбооны улс бол ер нь Монголд бол 300 мегаваттын 2 реактортай атом цахилгаан станц хийх ийм боломж бол одоо байна гэсэн ийм дүгнэлтүүд хийсэн л дээ хуралдаа. Тийм учраас бол Монгол өөрөө бол цөмийн одоо ураны одоо нөөцөөр бол одоо дэлхийн хэмжээнд бидний ихний 10-д орж байгаа. Ураны нөөц нь байна. Тэгээ бид нар бол энэ эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх тэг тусмаа хөлөмжийн одоо энэ багасхад бол одоо хамгийн ирээдүйтэй эрчим хүч бол цөмийн эрчим хүч гэж байгаа. 2022 оны 2 сард бол Европын холбоо бол цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүчний ангилалд оруулсан болсон. Тэгээд ялангуяа 2011 оны Фукушима Дайчи атом цахилгаан станцын цөмийн ослоос хойш энэ 13-4 жилд бол цөмийн эрчим хүчний технологийн аюулгүй байдлын технологийн хөгжүүлэлт бол асар том дэвшил гарсан байна. Ялангуяа дижитал технологиуд, химийн ухаанууд орж ирээд ингээд аюулгүй байдлын асуудал нь үндсэндээ одоо санаа зовох зүйлгүй болсон гэж л одоо мэрэгчлүүд нь тэмдэглэж байгаа юм байна. За үргэлжлүүлүүдээс ерөнхийлөгчийн бас айлчлалын талаараас товчхон асууж бодож байна. За айлчлалууд үргэлжилж байгаа. Яг энэ чиглэлээр Монголын улсаас эдийн засгийн одоо өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд гадаад бодлого талаас бас юун дээр анхаарах шаардлагатай гэж тань тарж байна. Тий. Тэгэхээр сүүлийн жилүүдэд манай одоо гадаад харилцаа бол маш идэвхтэй өргөжж байна. Ялангуяа одоо тэнцвэртэй гадаад бодлого гэж бид нар их ярьж байгаа. За энэ хүрээндээ бол бид нар хоёр хөрштэйгээ хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээс гадна ялангуяа одоо 3 дахь хөршийнхээ орнуудаа бид нар хамтын ажиллагааг хөгжүүл. За энэ удаа бол бид нар одоо Итали улстай стратегийн түншил тогтоолоо. За энэ бол одоогийн тэмдэглэж байгаагаар бол найрсаг харилцаа хамтын ажиллагаа иж бүрэн түншлийг алгасаад шууд стратегийн түншлэлт бол тогтоолоо. Тэгэхээр энэ стратегийн түншлийг эдийн засгийн аргаар агуулгаар баяжуулах бол хамгийн гол. Өөрөөр хэлбэл бидний гадаад харилцаа хөгжиж байна гэдэг нь дандаа нэмэгдсэн өртөгтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэнд хүртээмжтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоогийн бидний энэ хүртээмжтэй эдийн засаг гэж яриад байгаа. Тэгээ энэ үн дээр бол одоо жишээлх юм бол сая 24 онд бол Монгол улсын цагаан алт буюу одоо самсан ноолуурын 70.4% нь бол Италид гарсан байна. Тэгээ Итали бол энэ самсан ноолуураар дээд зэргийн чанартай утас ирж байгаа. Тэгэхээр манай энэ яг энэ одоо экспортын чинь 10,000 тонн ноолуурын чинь бол яг 30% нь бол одоо тансаг зэрэглэлийн хаан ширхэгт ийм одоо стандарт юм байна. Энэ бол хамгийн сайн өнгө будаг одоо утас хэрэг. Тэгээ энэгээр бол одоо жишээ Италиуд бол дээд зэргийн тансаг зэрэглэлийн одоо загварын хувцсуудыг бол Итали бол өөрөө бол загварын ертөнц гэж яддаг. Тийм учраас бол одоо манай Европын холбоонд хамгийн том зах зээл. Тэгээд сая бол ингээ өнгөрсөн онд бол Европын холбоо Монгол улсын одоо GSP+ гэж одоо худалдааны хөнгөлтийг нэмэх сайн засаглал тогтвортой хөгжлийн 8 оронд бол 5 оноос хойш одоо тасралтгүй сунгалттай явж байгаа одоо цөөхөн орны нэг нь бол Монгол улс. Одоо Монгол улсын хөнгөлтийн системийг 27 он хүртэл бол сунгацсан байж байна Европ холбоо. Энэ маань бол юу вэ нөхөр Монголын одоо арьс шир, ноос ноолуурн бүтээгдэхүүн, оюмл, нийхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнүүд Европын 27 орны зах зээлтэй.
Тэг тусмаа Италид бол бид нар бол тэг татвартайгаар экспортлогдно гэсэн. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт улсын их хурлаар их гоё мэдээлэл гарч ирсэн. Энэ бол юу вэ гэхээр 25 онд Монгол улс түүхийн ноос ноолороо бол 100% өөртөө авсан байна гэж. За энэ нь бол ерөнхийлөгчийн нөгөө цагаан алт хөтөлбөрийн хүрээнд манай аж ахуйн нэгж байгууллагуудад маш хөнгөлөлтөй зээлийн системийг яасаар одоо аж ахуйн нэгж байгууллагууд бол түүхийн эдийн засаг баг бүгдийг өөртөө одоо цуглуулж хуримтлуулахын асуудал баг шийдэгдсэн байна. Тэгэхээр энэ бол манай экспортын гарцыг нэмэгдүүлэх тех тусмаа одоо бид нар энэ Италийн өндөр технологийн энэ улс руу бол бид энэ экспортыг нэмэгдүүлэх одоо маш сайхан боломж байна гэж ингэж харагдаж байгаа.